Гэтэ би маргааш ажиллана. Гэтэ зүгээрээ. Найзуудаа би өнөөдрийг орой найз залуутайгаа уулзна гэж бодож л тэсэж байна. Би ингээд сайхан би ингээд өглөөс ирэхээр ингээд ямар нэг юм YouTube дээр сонсоод дуу ч юм уу, подкаст ч юм уу юу ч хамаагүй ингээд сонсож байгаа нүрээ аваагаад нүрээ буудаад хувцас өмсөд явдаг хгүй юу. Тэгээд саяхан юм яаж байгаа ч юм уу бүрийгээд залуу байдсан шүү дээ. Бүрийгээ залуугийн бичлэгийг яаж байгаа ч илүү тавьсан юм. Би уг нэг тийм ихэнхдээ ер нь подкаст дээр сонсдог юм аа. Тэгээд бүрийгээ ингээд тэр ярьсан юм тэр бичлэгний агуулга нь юу гэснээр би ингээд юу ч санахгүй байгаа хгүй юу. Гэхдээ би надад ганц л юм амруулсан заяа. Тэр нь болохоор ингээд өглөө ингээд заавал цагийн тулгаж босгохгүйгээр ядаж 10-20 минутын өмнө сэрээд ингээд ажилдаа тайван явжий гэдэг юм сонсон. Гэхдээ тэрнийх нь ингээд гол концепц нь юу гэсэн санахгүй байгаа юм. Би тэрийг ингээд амар хэрэгжүүлж байгаа шин. Ойрдог. Би ихэнхдээ ингээд өглөө ингээд амар хурдан алхаж ирдэг заяа. Би ингээд зүгээр жирийн темперээр 30 минут алхах газар 20 минут алхах хэмжээний тийм хурдан алхаж ирдэг байхгүй юу. Тэгээ сүүлийн үед тэхээ болоод ингээд нэлээд эрт гараад удаан тайван алхаж явсан чинь амьдрал айгүй гоё юм гээл шин. Тэр уулзсан. Ингэж нэг юм миний санаа амарлаа. Амар ядарч байна. Хагас өдөр цагаан сараар амарсан гот ажил дээр ирж байна. 8:30 болж байна. Ийм хоёр юм авчлаа. Амар үлсээд байгаа байхгүй юу? Сая манай дотоод аудитын газрын захирал бидний илтээлээ. Вау! За манай компани ретроспектив гэдэг хурал болдог. Ретроспектив хурлаар бид нар ингээд бие биендээ хэлэх сайжруулалтуудаа хэлдэг. Тэгээд талархлаа хэлдэг, бие биенийг магтдаг, санал зөвлөмжөө өгдөг. Тэгээд ингийн тулд бид нар ингээд илүү нээлттэй байхын тулд хаяа ингээд алкогол хэрэглэдэг байгаа. Захирал маань намайг хэрхлүүлсэн юм. За, ланч идчихэд буцаад авахгүй юу ч вэ? Өөр юу ярих хэрэгтэй лээ? Битгэхгүй. Өөр юу? Ланчтай гэсэн юм хэвчээ мөн. Ланчтай ариг гэсэн, аригийн оюут толгой гээд ийм үд явсан. Юу хагасаа өдөр ажиллаад тэг бүтэн сайн ганцхан өдөр амраад ажилдаа орсон ч айгүй ядарч ийн үү? Зорилго юу вэ? Ийм сонирхолтой юм байна. Би тань руу яваад. Докторх нь юу юм бэ? Наха. Ханаа төрсөн чинь нусаа хацартаа нааж байна. Манайхаа би ханаад хүрсэн. Тэгээд би уг нь ингээд анх яг ханаад хүрэх гэж байна да гэж бодож эхлэх үедээ баг дээр нь дарчаа гэж бодоод баахан юм уус баахан ч юу авах те. Нэг хоёр юм уусан боловч дарагдаагүй. Өглөө сэрэх болгонд хүндэрч сэрээдэн. Тэгээд манайх яаж байгаа хагас өдөр ажиллаж байгаа цагаан сараар амарснаа нөхөөд тэгээд би ерөөсөө амарч чадахгүй дархлаа бас улам муудаад ах шиг байна. Тэгээ нөгөө нэг амьдрал чамд мандрын нөх үед гээд кино гарсан шүү дээ. Тэрнээс болоод би бас нойр хаалтаа тийм. Оо тийм байсан байна. Гэхдээ би нөгөө 8 дугаар анги хүртлээр үзээд дуусгасан болохоор дахиж одоо дараагийн бүтээсэн эртэл би дахиж нэг ч кино эхлүүлэхгүй гэж өөртөө итгэж байгаа.
Вау. Бөөнөрө хоолж калбижи факторита бүх миний хоол сүүцэн тэгээд яаж байгаа сүүсэн бэ гэхээр мэдэхгүй байна. Өнөөдөр өглөөс ирсэн чинь сөөчлөө. Амттай мэдмэрсэн мэдээд blueberry cheesecake авч идэх чинь энэ бүр амттай 14,000 гэдэг. Өнөөдөр би хоолндоо мөнгө өрөөг болохоор авчих таа. Хэрвээ захирал энийг үзчихвэл маргааш миний би мөн би танаас чөлөө авнаа. Би зүгээр влог хийн гэж зүгээр сэглэл хаяад байгаа заяа. Би бараг сүүлийн 7 хоногийн турш ингээл баахан ч явах ингээд өдөр болгон ямар нэг бичлэг хийсэн ч гэсэн тэр нь ингээд зүгээр шал хэрэггүй бичлэг заяа. Тэгээ ерөөсөө ингээд эвлүүлэх гэхээр угаасаа бүр ингээд хинч би өөрөө ч тоож үзэхэргүй амар сонир бичлэг болоод байгаа байхгүй юу? За cheers.